Хэлээр авгалсан алдарт. Бид өндөр уулууд авирч явна. Энэ уулын оргил руу 70 жил зүтгэжээ. Гэхдээ оргилын цаана оргил байх улам сонирхолтойгоод бүрч алсарсаар бидний угтах. 3 цагийн хэлхээсэнд хүмүүний амьдрал оршдогтой адил бид ч цаг хугацааны үчигээр уран бүтээл угаадлаар хөвөрсөөр ирсэн хөвөрчч яваа. Өдгөөгийн илүүчгээс эргэж харвал Ахмад уран бүтээлчид маань хичнээн Батучгийг бидэнд атгуулсныг бардамнанхан харлаа. Гэхдээ тэд урамших, баясах, гутрах, доройтох хийгээ заримдаа бүр үгүйсгэлдэж орж байсныг түүх хүүрнэ. Жаргал түүхийн хуудаснаа бүтээл ундруулсан хэлийн зэргийн дөвжгийн чуулга гэхих урлаг Монгол улсын хэлийг нар зөв тойрон агшгэлсээр тэр урлаг 70 нас хүрчээ. 1940 он. Дэлхий дахин төдийгүй Монгол орны нийгэм улс төрийн байдал тийм чиг таатай бос байсан үе. Дэлхийн 2 дугаар дайны харанга нууцхан дэлдэж Монгол орны хэлхий загарыг сахин хамгаалж байгаа хэлчид байнгын өндөржүүлсэн бэлэн байдал буюу түгшүүрийн хэмжээнд байлаа. Чухам энэ үед өдөр шөнийн бүх ил цагт үүрэг гүйцэтгэж байгаа хэлчидийн урлаг соёлын хэрэгцээг хангах, тэдний оюун санаа болон сэтгэл зүйд урлаг арга үйлчлэх чухал шаардлага гарч ирсэн юм. Иймд Монгол ардын хувьсгалын хорооноос шийдвэр гарч дотоод явдлын яамны дэргэд хязгаарын ба дотоодын зэргийн ансамбл буюу урлагийн тасгийг байгуулжээ. Уг тасгийн бүрэлдэхүүнийг бөхөг төрөгний голд алба хахаар ирсэн хэлчидээс шалгаруулан авч одон тэмдэх тусгай хорооны дэргэд 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр тулгын чулуугаан анх тулжээ. 1942 он урлагийн тасгийн үйл ажиллагааны хамар хүрээ өргөжиж хэлжил болон ард иргэдийн талархлыг хүлээж эхэллээ. Энгийн хэрээр уран бүтээлчдийн чанар чин саач мөн адил дээшилсэн байна. Харин тэдэнд нарийн мэрэгжлийн уран бүтээлчдийн дэмжлэг тусал цааны шаардлага тулгарсан тул улсын циркийн сурагч Галперин, төв театрын сурагч Смирнов нарыг урилгаар багшлуулах боллоо. Үүний үр дүнд уран бүтээлчдийн ур чадвар богино хугацаанд дээшилж шинээр найрал дуу, хөгжим, бүжиг ангийг байгуулж уран бүтээлийнхээ анхны тоглолтыг мөн оны 5 дугаар сард Баянбаяраар Гэсэр сүмд буюу тусгай хорооны клубт хийсэн байна. Энэ бол өнөөдрийн хэлийн цэргийн дууbuжгийн чуулгын анхны мэрэгжлийн хэмжээнд тоглогдсон уран бүтээлийн тоглолт байлаа. Энэхүү чуулган уран бүтээлчид 40-од оны төгсгөл гэхэд найрал болон гоцол дуу, найрал хөгжлийн бүтээл, олон үндэстэн эсний бүжгүүд зэрэг 700 гаруй уран бүтээлээр урын сангам баяжуулсан. Мөн тэд өөрсдийн орны уран бүтээлээс гадна дэлхийн сонгодгуудыг тоглож эхэллээ. 1942 онд Гоголийн Баабга жүжигийг найруулан тоглосон хэлчидэрийн авгалсан энэ чуулга жинхэнэ мэрэгжлийн урлагийн байгууллага болжээ гэдгийг үзэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Хэлчидэн урлагаар үйлчлэх үндсэн чиг үүрэгтэй чуулгын уран бүтээлчдийн хэлээр явах анхны зам харгуй баян цагаан, тамсаг булаг, халахын гол, энгэр шандын ачраадаас эхэлсэн түүхтэй. Уран бүтээлчид төрөвж байгаа уран бүтээлээрэн гүйцэтгэж байгаа ажил хөдөлмөр өөрөө тухайн үеийн ард иргэд болон төр засгийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Дүүнчлэн чуулган уран бүтээлчдийн эрүүл мэндэд хэрхэн санаа тавьж тусалж ирснийг нэгэн баримтыг сөхьё. Тус чуулган анхны уран бүтээлчдийн нэг дууны группийн дарга бөгөөд улсын 1-р дуучин дэслэгч Довчингийн бүх шүд өвчилж уран бүтээлээ хийх боломжгүй болжээ. Довчин эмчлүүлэхэд 500 шахан төгрөг шаардлагатай болсон бөгөөд энэ асуудал төр засгийн удирдлагад хүрч тухайн үеийн удирдлага юм жагин цэдэн бол ийм тушаасан байна. 1938 дугаар оноос эхлэн тус яамны цэргийн ансамбл тасралтгүй удаанжил сайн ажилласан нөхөр Довчингийн бүх шүдэн өвчилж эмч докторийн магадлагаагаар 15 шүд хийлгэх шаардлагатай болсон бөгөөд
түүний улсын өмнө хүлээсэн үргэн гүйцэтгэх явдал туслах үүднээс дуучин довчингээ хязгаарын ангиудаар явж ажилуулахын өмнө хэрэгцээтэй бүх шүднүүдийн яаралтайгаар хийлгэж гүйцэтгэхийг эмнэлгийн хэлцийн дарга Ахмад гиндэн даржаад үүрэг болгосгоо. Бизнес уран бүтээлчдэд төр засаг хэрхэн анхаарч байсны нэгэн жишээ эндээс тодорхой харагдаж байна. Хилээд үссэн чуулган уран бүтээлч зөвхөн уран бүтээлийн туйрвах үүрэгтэй хүмүүс байсан гэвэл ташаа ойлголт юм. Учир нь тэд тангар өргөссөн хилчид байлаа. Эх орон хил хязгаарын бодлон хамгаалахаар өргөссөн тангарагтай мөн түүнийг сахин хамгаалагч хилчидэн урлаг ар үйлчлэх хос үүрэгтнүүд байсан юм. Баримцөхий 1948 он баруун хэл тэр чигтээ төгшүүртэй байсан үе. Энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр Бодончин хогт толгон ачраад дурлагийн бригад үндсэн үргэн гүйцэтгэж байлаа. Гэтэл төгшүүр зарлаж тус ачраадын комиссар Жалбуугийн далхаж чивийн удирдлагындор уран сайхны удирдлагч Очрын Чүлтэм, Найрал дууны багш Арднагийн Довчин, жүжигчин Дөвөр сүрэнгийн Баямөнг, сурагч Тавхан Хүндөв, Батын Бижид Гунга, Буянгийн Дорж, Сүрэнгийн Ядамжов, Тарвын Батсуг, Жамбулын Сонжамц, Гочоогийн Гэлэгжамц, Аюушийн Батанаар мэрэгэн ууланд болсон ширүүн тулгаралтанд оролцож хэлчний үүргээ нэр төртэй биелүүлсэн түүхтэй. 1953 он тус чуулгын оны хүртэл шинэ уран бүтээлээрийн урын сангаа баян баяжуулан эх орны охин ингээд цагийн бүтээн байгуулалтыг сонор соргоор хамгаалахад хэлчин харуулчин дайчдыг цэрэг их оронч хэлч үзэлээр хүмүүжүүлэх, улс төр байлдааны бэлтгэлийг сайжруулах, цэрэгийн цахилгааг бэхжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж өөрийн үргээ амжилттай биелүүлсэн хэдий ч тухайн үед нэгэн буруу шийдвэр гарсныг өгүүлье. Дэлхийн 2 дугаар дайны гал унтарч инх 50 цаг ирснээр гадаад дотоодон ай хаюулгүй амар төвшин болж манай улс цэрэг арман татан буулгасан энэ оны хээр дотоод явдлын яамны сайд дэслэгч генерал Женчвийн 1953 оны 4-р сарын 2-ны өдрийн 188 тод тушаалаар тус чуулгыг Монгол ардын хувьсгалт цэргийн ансамбльтай нийлүүлсэн байна. Ансамблийг нэгтгэх тухай үг тушаалд дотоод явдлын яамны дотоодын ба хязгаарын цэргийн ансамбль нь 1940 онд байгуулагдаж энэ завсар зохион байгуулалтын талаар өргөжин түүний урлагийн чадвар үзэл сурталын хэмжээ эрс дээшилж дайны хүндэж жилүүдэд ба дайны дараах энх 50-ны жилүүдэд манай сорго хязгаарчд болон ард түмнийг өөрийн хувьсгалт урлагаар сурталчилж их орон чүслэр хүмүүжүүл хүргээ нэр төртэй биелүүлж чадсан байна гэд дотоод явдлын яамны дотоодын ба хязгаарын цэргийн дуу тансны ансамблийг 1953 оны 4-р сарын 1-ээр тасалбар болгон татан буулгасгаа гэжээ. 1971 он орны тус хар тогтнол аюулгүй байдал хэл хязгаарыг улам бэхжүүлэх бодит шаардлага 60-аад оны үеэс урган гарчээ. Нам засгаас хязгаарын цэргийг сэргээн байгуулах, өргөтгөн бэхжүүлэх талаар авсан арга хэмжээний нэг нь Монгол ардын хувьсгалдмын төв хорооны улс төрийн төвчөөний 1970 оны 21-р тогтоолоор урлагийн групп байгуулахыг нийгмийн аюулаас хамгаалахын яамд даалгасны дагуу нийгмийн аюулаас хамгаалахын яамны сайдын 1971 оны 1-р сарын 7-ны өдрийн 4 тод тушаалаар урлагийн группийг 13 хүний оронтойтой сарын цалингийн 6370 төгрөгийн самтайгаар байгуулсан байна. Урлагийн группийн дарга уран сайхны удирдагчаар хөгжмийн зохиолч Юндэнгийн хонхорыг томилон ажиллуулжээ. Анхны хүмүүс гэвэл Шанзчин Бадрахын Аюуш, Цэцэг Долгор, Ёочинчин Дондон хүүгийн Бадам Модсэр, Баян хуурч Батын Ганхуйг, бүжигчин Алтан гэрлийн Цэрэмпил, дуучин Гомбын Үлзий сайхан, дуучин Цэдэн доржийн Наран Цэцэг, хуучирчин дуучин Балжирийн Утган, хөгжимчин бүжигчин Гопимины Бадарч, дуучин хөгжимчин Галсангийн Манал, дуучин хөгжимчин Сүрийн Тэлжээ, хөгжимчин Дондгийн Тогооч, дуучин Жагсаалын дарга Загдын Лувсан Шарв нар бөгөөд хэлчидэн урлаг соёроо үйлчлэхийг хүйсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж эхэлжээ.
Queen don't lara. Мянгасан зун 79 он нийгмийн авилгаас хамгаалахын яамнаас шийдвэр гарлаа. Тус шийдвэрээр Хязгаарын ба дотоодын цэргийн урлагийн группийг Хөлийн ба дотоодын цэргийн дүүжгийн чуулга болгон өөрчиллөө. Энэ бол уран бүтээлчдийн төдийгүй хэлчид Монголын ард утманы хүсэн хүлээсэн баяртан мөч байсан юм. Удатал хүлээсэн хэлчидэн уран бүтээлийн хүргэхийн тулд чуулгынхан жилийн 60%-аас доошгүй хугацааг хэл хязгаарт ажиллан өнгөрүүлэх боллоо. Чуулга дахин байгуулагдсан энэ үед ард утманы дунд одоо хүртэл үнэлэмжийн хадгалж яваа төрийн шагналт мөрөдөржийн цэнгэлийн их шиг чулууны уран хас бүжгийн жүжигийн оршил хөгжим, суурин хэлчинд бичсэн загтал, Эрдэнэбатын Хөлийн тэнгэр цэлмэг байгаасаа Хязгаарын баталсан Хөлийн цэрэг, Норсон живийн хэлчидийн дуулал, халахын голын баатруудад дуусан дуу, Даштаваагийн хэлчин чамда, амгалан инхийн харуул, хөнхрийн хэлчний уянга зэрэг дуунууд төрөн гарлаа. Эдгээрээс гадна Бизегийн Кармен дурын оршил, Мөндрөв дүүрэг үзэгдлийн антракт хөгжим, Чайковскийн нойрсож байгаа говьсгүй зэрэг дэлхийн сонгодог болон өөрийн орны хөгжмийн зохиолчдын зохиол, бүжиг, дуу хөгжмийн олон арван бүтээлээр чуулгынхан урын санга баяжууллаа. Энэ чуулга өөрийн өвөрмөц өнгөтөрх бүхий ардын их шиг хэлчний уянга, энхийн дуудлага, эстрад хөгжмийн хэлчин, хошин шогийн зэрэг хамтлагуудаар бүл нэмэн өргөжлөө. Энэ цаг хугацаанд хэлчидийн чуулга уран бүтээлийн ард түмэнд бүрэн мэдрүүлсэн үе байлаа. Өвөр байгалийн дуужгийн чуулгын 60 хүнтэй урлагийн хэсэг ирж Дорнот аймгийн Сүмбэрийн Ажираад тоглосон бөгөөд манай чуулгатай хамтарсан тоглолт хийжээ. Улмаар хөрш хорны Буряд Туваагийн автономит улс Читэмжид альчлан тоглож өвөр байгалийн Хөлийн тойргийн дуужгийн болон Дунай чуулгатай харилцсан туршлагаан солилцож хамтарсан тоглолт хийж байсан жүжигчдийн мэрэгжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн ач тусаа өгч байлаа. Хөлийн цэргийн дуужгийн чуулга байгуулагдсныхаа 40 жилийн ойгоор Дайчин алдрын дуу, Хөлийн цэргийн 50 жил болон дараах тэгшөөгоор хэлчидийн алдар, их орны хүү, улсын хэл, түүхэн хилэн баталсан Хөлийн цэрэг зэрэг концерт бэлтгэн тавьжээ. Мөн урлагийн гойц зүтгэлтэн Бадарчин найруулгаар Хөлийн сэдвэт 5 дууг найруулж дуулсан байна. Харин Хөлийн цэргийн дуужгийн чуулган 50 жилийн ойн болон улсыг аюулаас хамгаалах байгууллагын ойн хүндэтгэлийн концертыг ган хуйг найруулж өдөрдөн тоглуулсан байна. 1980 оны дунд үе үүнийг чуулган уран бүтээлийн оргил үе хэмээн нэрлэж болно. Улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд чуулгынхан тогтмол оролцох болж олон амжилтын эзэд болцоолоо. Үүнийг дагаж шинэ бүтээл, шилдэг уран бүтээлчид төрөн гарч байлаа. Уран бүтээлчдээс гадна чуулга өрөн олон арван шагналын эзэн боллоо. Дурдвал 1980 онд засгийн газрын хүндэт жоохвчгаар шагнуулж 1987 онд яамны тэргүүний сольж байгуулгаар шалгаран удаадраа гэмт хэрэггүй хамт олон болж байсан юм. Үүнтэй зэрэгсэн соёлын яамнаас мэрэгжлийн дуучин, хөгжим бүжгийн сургуулиас бүжигчин тусвар 10 хүнийг мөн урлагийн үзэлгээс шалгарсан цаашид ажиллах хүсэл сонирхолтой залуусыг дуучин, бүжигчин, хөгжимчнөр авч нийтэд 120 гаруй ажиллагчтай батальон эрэхтэй тэг 224 дугаар анги болж бүхий л талаар өргөжин бэгтсэн түүхтэй. Энэ жилийн эхлэл болж дуучин цэрэнд орж Болгар улсад Эрдэнэчр Гонгурмандар Москва хотод цэргийн хөгжмийн дээд сургууль, бүжигчин Баасанжир, ятгчин Алтансов, Шүрэн цэцэг, Ёочинчин урт насны нараа Ленинград, Свердловск зэрэг хотод найруулагч соёлын мэргэжлээр сурталсан байна. Улс орон захад зээлчилдсэн ороо бусгай цаг үед хэдийгээр хөрөнгө мөнгөний гачаалд өртөж
Бэрхшээл хүндрэл тулгарч байсан ч хэлчидэн урал гар үйлчлэх эрхэм зорилгоосоо огтхон ч ухарч буцаагүй бөгөөд харин ч хүнд үед ая дугааран хэлчидэм баярлуулж алба нэр төртэй хаахад урам зоригийг бадрааж байсан. Энэ хугацаанд гоцол дуучин Гомбын Үлзий сайхан 1978 онд, бүжигчин Цэрэндоржийн Лаадорж 1983 онд, дуучин Хорлын Пүрвдорж 1991 онд, хөгжмийн зохиолч Шагдарживын Эрдэнэбат 1989 онд, тогтмолын Эрдэнэчир 1993 онд, Гавьяцол хөгжмийн өдөр даачид Дэндвийн Бадарч 1989 онд бүгд наримдах Монгол ард улсын төрийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн нэгэн цагт хэлийн чуулгараа бөглөж уран бүтээлийн гарагаа ихэлсэн Говадарч уртын дуучин Өөдсийн Базарбат дуучин Баттөржийн Сийлгма Баярамагнайн Даштондог Самдангийн Цэрэндорж Гэнингийн Батбаяр Магилживын Болднар Гавьяцолтон болж утга зохиолын ажилтан яруу найрагч Ахмад Барнангийн Дорж болон 1996 онд Болор цом яруу найргийн наадмаас Болор цом хүртсэн билээ. Элийн застав тавсер цолтой эх орныхон клийг хамгаалж явсан ард түмний хайртай дуучин Ахмад Хэлчин Бэлжээгийн адар сүрэн яад оны ихэр тус чуулгад дуучин байснаар нь хэлчид бид бахархаж байдгийм. 1994 он Монгол Улсын засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 88 дугаар тогтоолоор ардын цэргийн дүүбжгийн чуулгатай нэгтгэсэн байна. Гэсэн хэдий ч хэлчид өөрийн гэсэн чуулгатай болох бүхий л боломжийг эрж хайж байсан. Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэдвгүүд хэлийн цэргийн даргын 1991 оны 2 дугаар сарын 9-ний Б95 дугаар тушаалаар хэлийн тэг 151 дугаар ангийн харьяанд хэлийн цэргийн үлээвэр хөгжмийн сонор хамтлагийг байгуулж уг хамтлаг 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б352 тоо тушаалаар 8 дугаар сарын 15-ны өдрөөс хэлийн тэг 133 дугаар ангийн 1996 оны 7 дугаар сарын 1-ээс тэг 288 дугаар ангийн 1997 оны 8 дугаар сарын 1-ээс тэг 253 дугаар ангийн харьяанд ажиллаж 1995 оноос хэлчин хамтлаг хэмээн нэрийдэх болжээ. Уг хамтлагийн игнэнээс дуучин Сүрэнгийн Цэрэн долгор Эрдэнэ далайн бүр Нэваяр нар Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртэжээ. 2001 он хэлчидийн хүсэл дахин биелэж хэлийн цэргийн хэлчин хамтлагийг дууβжгийн чуулга болгон өргөдгөн зохион байгуулах арга хэмжээг хэлийн цэргийн батлагдсан орон тоонд багтаан авахыг хууль зүйн дотоод хэргийн сайд нямдорч зөвшөөрсгүй гэсэн Монгол улсын засгийн газрын тогтоол гарлаа. Чуулга Шэнэ мянганы босгон дээр хэлийн цэргийн дууβжгийн чуулгыг дахин байгуулсан засгийн газрын 2001 оны 126 дугаар тогтоолыг Монголын хэлчид төдийгүй Монголын ард иргэд гүнээ баярлан хүлээж авлаа. Чуулгын эргэн уран бүтээлийн төрөвж эхэлсэн мэрэгжилтнүүдээс өндөр үнэлэлт авч боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас батламж гардуулжээ. Чуулга үндэсний болон үлээвэр хөгжим найралдуу бүжиганг далгарын хүнтэй ажиллан богино хугацаанд шинэ уран бүтээл бэлтгэж 11-р сард хууль зүйн алба байгуулагдсан 80 жилийн зориулсан хүндэтгэлийн концерт 12 дугаар сарын 22-ны өдөр нээлтийн тоглолтоо хийж шинэ уран бүтээлийн өргөн барьлаа. Нийслэлийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын 2001 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор хэлийн цэргийн дууβжгийн чуулгыг төрийн хошоо шагналт ардын жүжигчин зууны манлай хөгжмийн зохиолч Лувсан Жамбын Бүрдоржийн нэрэмжит болгон алдаршууллаа. Өнөөдөр тусгай манай орны урлагийн нэрт маршрутыг Монгол улсын ардын жүжигчин төрийн хошоо шагналт Бүрдоржийн нэрэмжит болгон зөвхөн чуулгын уран бүтээлийн баяр хөтөлбөрийг хэлийн цэргийн дүүбэг тэмдэглүүлэг болж байна. Уран бүтээлийн хэл буй дүүбгийн чуулгын цаашдын хуудасаа уран сан зохицуулж авч явах нээлтийн энэ ажиллагаанд оролцож байгаа хэлийн хорооллын дарга нарын бодитэмжлэг тусгай хамгаалж байгаа гэдгийг санал ажиллах зүйлээ. Чуулгын хамгаалал уран бүтээлийн урлаг соёлын өндөр амжилтанд хүргэж манай яруу албан төвчдийн улсын хэл хамгаалах улсын байр хавхаамтай өөрийн байрны өрсөж өрөөж ирсэн. Монгол улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд нямдорч
Хэлчидэн урал гар үйлчилж ирсэн тус чуулган уран бүтээлчдийн бүтээлийн тоо чанар өсч Монголын нийт ард түмнийг хамарсан томоохон хэмжээний бие даасан уран бүтээлийн тоглолтуудаа хүргэж эхэллээ. Мөн хөрс сэргэлдээ орнуудаас Хэлийн цэргийн дуужгийн чуулган уран бүтээлчдийг урилгаар тоглуулах санал ихээр ирэх боллоо. Чуулгын Оросын холбооны улсын Мангут, Хягтын Хэлийн ажраад агын бурядад 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зочлон тоглож бүгд Оросын холбооны улсын онц хэлчин тэмдгээр шагнуулсан юм. Ардын богино дуулаачдын улсын уралдаанаас дуучин нэргүй тусгай байрын шагнал хүртэж Эрдэнэт хотод улсын шилдэг бүжиг дэглээчдийн улсын уралдаанаас бүжгийн багш дэслэгч Самжидын алтан сэлэм шилдэг багш цолоор шагнуулсан бөгөөд 2009 онд Гавьяатын гараа гоцол дуучидын улсын уралдаанд ган чимээ, Бямбүсрэн, Батвэлэг, Гямдава, Пүрвсүрэн нар оролцсон тусгай байрын шагнал хүртэж. Үүнээс гадна 20 дугаар зууны шилдэг 25 дууны уралдаанд дуучин Пүрвсүрэн, Бадарчин хөгжимсэнгээ гиншүлэг тагтаа дуугаар тэргүүн байр. Дуучин ганчмыг Гямдава нар дэд байрт оржээ. Марин хоор 2009 шилдэг дуу шалгаруулах уламжилт уралдаанд дэд хурандаа ган хоёрын Монгол дуу үлэмжийн чанар өргөмжил хүртсэн. Дуучин мөнх жаргал Орос дууг хэн сайн дуулах уралдаанд 2 дугаар байр. Янхвайн нэрмжит уралдаанд тусгай байрын шагнал хүртэж Хэлийн сэдвтэй дууны уралдаанд Эрдэнэ очрын аялгуу Миний застав дуу дэд байр шалгарсныг дуучин Цэнд баяр дуулж үзэгчдэд хүргэсэн. Дуучин нар мандахын мөнх жаргал Улаануд Хөх хотод зохиолсон олон улсын уралдаанаас шагналт байр. Сүхбаатар Хөх хотод улсын бүжгийн наадамд цөөхөл бүжигчдийн төрлөөр дэд байр эзэлсэн байна. Мөн бүжигчин дэд ахлагч жаргал сайхны Инкамар, Аргачаагийн Сүхбаатар, Цог бодрохын Цог баяр нар Москва хотноо 2010 онд улсын спортын бүжгийн дэлхийн авраг шалруулах тэмцээнд оролцсон 75 орны бүжигчдээс 10 дугаар байрт 2011 онд Литв улсад улсын уг тэмцээнд шагналт байрын шалгарсан бол дэд ахлагч нэргүй аз баясгалан Вьетнам улсад зохиолсон олон улсын ардын урлагийн их наадамд амжилттай оролцожээ. Халахын голын дайны ялалтын ойгоор Оросын холбооны улсын Хэлийн дуужгийн төв чуулга манай улсад хийсэн айлчлан тоглолт болон Америк нэгдсэн улсын номхон далайн тэнгисийн явган зэргийн үлээвэр найрал хөгжимтэй чуулгын хамтарсан тоглолтыг 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан бие биесийн харилцан суралцах туршлага солилцоход чуулгын түүхэнд чухал үйл явдал болсон юм. Олон жилийн турш тасраад байсан Гавьяатын шагналыг чуулгын дарга хурандаа Эцэдэнгийн Төмөрбат 2006 онд соёлын Гавьяат зүтгэлтэн. 2011 онд гоцол дуучин Бямбүсрэнгийн ган чимэг Монгол улсын Гавьяат жүжигчин. 2012 онд хөгжмийн зохиолч Гомсрэнгийн Инк баяр урлагийн Гавьяат зүтгэлтэн болж тус чуулгын Гавьяатын тоог нэмэгдүүллээ. 2012 он Төрөлх чуулгынхан 70 жилийн ой гүгтэн хөгжим анги их шиглэн түдэш найрал дууны анги цаглшгүй бүжиг анги омогшол улсын Гавьяат жүжигчин бүр Нэбаяр улсын Гавьяат жүжигчин ган чимэг нар эх орны хилээс Хүрлбаатрын хаш гончгийн Батсүг Нанзадоржийн шажин төр нар мандахын мөнх жаргал нар бид тангараг нэгтэй андууд чуулгын дунд уян Ахмад уран бүтээлчид эргэн санахад хэлчин хамтлаг залуу насаан зориулыг тайлан тоглолтоо тус хийж үзэгч төмнэм баясган чуулгын урын санг баяжууллаа. Марин хоор 2011 оны шилдэг дуу шалгаруулах уралдаанд хурандаа ган хоёрын ардын дуунд аав минь сургаалтайгаа дэд хурандаа Инк баярын нууц товчоо дуунууд шилдэг бүтээлээр шалгарчаа. Түүнчлэн дуучин Жанчид дөржийн хадхүү 20 дугаар зууны 25 шилдэг дууны уралдаанд бүтэдийн хөгжим шөнийн бороо дууг дуулж тэргүүн ахлагч Ловсон давгийн уран болор урлагийн гавьяат зүтгэлтэн Чойдгийн Миний ээж дуугаар дэд байр шалгарсан сайхан амжилтаар төрлөх чуулгынхан 70 жилийн ойд бэлэг барилаа. Энэ түүхэн хугацаанд Хэлийн цэргийн дуужгийн чуулгын уран бүтээлчдийн хэлчэд хэл орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх хэл хамгаалах байгууллагыг сурталчлах тэдэнд гол сайхны хүмүүжил уран сайхны соёлыг төлөвшүүлэхэд оруулсан хов нэмрийг үнэлж баршгүй юм. Тиймээс 2010 онд нийслэлийн Баян зүрх дүүргийн шилдэг хамт олон 2011 онд Монголын соёл урлагийн академиас шилдэг урлагийн байгууллага шагнал хүртсэн юм.
Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 131-р зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэлийн цэргийн дуу уужийн чуулганы урын сангийн эрхлэгч Монгол улсын соёлын төвийн ажилтан бэлтгэл ахлагч сангийн манал. За баяр хүргэе. Монгол улсын төлөө сэтгэе. Алтан гац одонгоор Хэлийн цэргийн дуу уужийн чуулганы хувцсны нарийн Монгол улсын соёлын төвийн ажилтан бэлтгэл ахлагч Бадрахын аюуш. Цэргийн хүнд медалаар Хэлийн цэргийн дуу уужийн чуулганы найрал дууны багш Монгол улсын соёлын төвийн ажилтан дэлхийд өгч Жанцангийн Батүлэг. Цэргийн хүнд медалаар Хэлийн цэргийн дуу уужийн чуулганы дуучин Монгол улсын соёлын төвийн ажилтан ахлагч Нүрдтийн Нямдава. Хөдөлмөрийн хүнд медалаар Хэлийн цэргийн дуу уужийн чуулганы дуучин Монгол улсын соёлын төвийн ажилтан ахлагч Монголын Болормаа. За баяр хүргэе. Монгол улсын төлөө сэтгэе. Хэд хамгаалалт хэлхийд болсон дарга 2012 оны 9-р сарын 7-ны өдрийн 983 дугаар тушаалаар хүндэт хэлчин тэмдгээр Хэлийн цэргийн дуу уужийн чуулганы дарга Гурандаа Бадан дөржин ган хуйг. Бид өндөр уулуу давирч явна. Энэ уулын оргил руу 70 жил зүтгэжээ. Эхэдэн оргил энэ цаана оргил байх. Улам сонирхолтойгаад бүрч алсарсаар биднийг угтах. Шаргал түүхийн хуудас нам бүтээл ундруулсан Хэлийн цэргийн дуу уужийн чуулга их хурлаг Монгол улсын хэлийг нар зөв тойрон эгшгэлсээр элчэд ард түмнийхэн оюуны цангааг тайлахын төлөө мэрэгжлийн өндөр төвшөнд шинэ уран бүтээлийн зогсолтгүй төрөвж цаг нар тайварлан шаргуу хөдөлмөрлөж байдаг хэлээрэн овголсон чуулгын бүтээлч хамт олон цаашид Хэлийн цэргийн дуу уужийн эрдэмийн чуулга болохоор зорилт тавин ажиллаж байна. Өдөл хөдөлмөр хоёр монхийн хамт байдаг билээ. Энэ хүсэл биелэх учиртай.